Нэвтрүүлгийн маань хамгийн төгсгөлийн болон маань санхүүгийн сахилга бат нэртэй болон байдаг. Энэ болон дээр бид нар бяцхан зөвлөмжүүдийг оруулж ирж байгаа. Өнөөдрийн зөвлөмжийн нэр өөртөө эхлээд өг. Маш олон амжилтанд хүрсэн баян хүмүүс байдаг нийтлэг нэг зан чанар байдаг. Тэр нь бол бусдад өгөх сэтгэл. Огт хариу нэхэлгүйгээр, юуж бодлогүйгээр бусдад өгдөг сэтгэл хүнийг маш их баян болгодгоо. Гэтэл бусдад өгж эхлэхийнхаа өмнө хүн өөртөө өгдөг тэр зан чанарыг өөртөө суулгах нь маш чухал байдаг. Та ямар нэгэн байдлаар хадгаламж хийхээс, хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж исэн, хойшлуулж исэн тохиолдолд гэж би юу? Энэ юу гэсэн үг вэ гэхээр бүр цаад гүн утган дээр өөрөөсөө харамлаж байна гэсэн үг байдаг юм байна. Тэгвэл бид нар өөртөө эхлээд үг буюу хамгийн эхлээд өөртөө хадгаламж үүсгэх, хөрөнгө оруулалтыг эхлүүлнэ гэдэг маань өөртөө өгж байгаа хэлбэр юм аа. Тийм учраас өгдөг хүн баян гэж үг байдаг шүү дээ. Бусдад өгөхийнхаа өмнө эхлээд өөртөө өгж сураарай гэдэг зөвлөмжийг өнөөдөр өгмөр байна. Тэгээд хадгаламж хөрөнгө оруулалтыг заавал хийдэг байгаарай. Дараа нь бид нар бусдад туслах маш их боломжууд нэгдэх болно.